бүрийнхэн дуусаад жил болцсон. Ийм хүн үндсүүлийн цэцгийн дарга хийж байгаа байдал нь тэнд гишүүний асуудал биш, үндсэн хуулийн цэцгийг бүхэлд нь хууль ёсны үгүй гэдэгт эргэлзэх тийм дүр зураг үүсгэж байгаа. Зүүн нь бол тэндээ бас хэлбэрчилсэн журам гаргаад бүрэн эрхэн дууссан хүнээр даргалуулж болохгүй гэдэг хууль тогтоомжийн ойлгомжтой байдлыг тодорхойлж өгөх хэрэгтэй юм байна. Тэн чинь бүрэн эрхэн дуусаагүй дахиад 6-7 гишүүн байж байгаа шүү дээ. Тэр дундаасаа даргаа тавьсан байсан бол үдээд цэцгийн бүтэн үйл ажиллагаанд нь эргэлзээ алга болох байхгүй юу? Нэг гишүүнийх нь үйл ажиллагаанд л эргэлзэж болно. Гэтэл одоо бүрэн эрхэн дууссан хүн цэцгийг даргалаад байхаар цэцгийн бүтэн үйл ажиллагаанд нь эргэлзэж байна. Зохион байгуулалтынх нь шийдвэр гаргаж байгаа тэр шийдвэрийн бүтэн бүтцийнх нь хувьд шийдвэрээ хуваарлаад сүүлдээ яг яаж хардаж эхэлж яах вэ гэхээр эн чинь улс төрийн захиа даалгавар гүйцэтгэж байна. Улс төрийн захиа даалгавраа яаж гүйцэтгэж яах вэ гэхээр бүрэн эрхэн дууссан нэг хүнд за би чамайг буцаага томилчноо чи миний үгээрээ болоо шүү гэж хэлээд жил бариад жил өөрийнхөө